Агаарын бохирдлоос уушгаа цэвэрлэе. Ингэчин уушиг цэвэрлэх цай. Аюулгүй байдлын судалгааны лабораторийн захирал, харилцаа холбооны салбарын аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Карстен Нолын ярилцлагыг бүрэн ихээр нь хүлээн авна. Хэдхэн жилийн өмнө зөөврийн компьютер гар утас зэрэг энгийн багаж хэрэгсэл ашиглан хэрэглэгчдийн яриаг хөндлөнгөөс чагнах боломжтой байсан. Энэ одоо ч боломжтой юу? Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор байгууллагууд хэдэн оны нууцлалын ямар стандарт ашиглаж байгаа нь маш чухал юм. Хэрвээ хоцрогдсон стандарттай бол одоо ч боломжтой. Та GSM-Maps.org гэдэг цахим хуудасны талаар тайлбарлахгүй юу? GSM-Maps.org бол GSM систем ашигладаг дэлхийн улс орнуудын үүрэн холбооны оператор байгууллагуудын SIM картны нууцлал, аюулгүй байдлын стандартыг дүрс болон тоон үзүүлэлтээр харуулдаг цахим хуудас. Энгийнээр хэлэхэд яриа чагнах, мессеж унших, бусдын өмнөөс үнэтэй мессеж бичих, байршил тогтоох, мөн бусдын банкны данснаас мөнгө авах зэрэг гэмт этгээдүүдийн үйлдэлээс оператор байгууллагууд хэрэглэгчдийг хэр сайн хамгаалдаг болохыг харуулдаг цахим хуудас юм. Дийлэнх оператор байгууллагууд өндөр нууцлалын стандартыг нэвтрүүлэх сонирхолгүй байдаг. Үүнд мэдээж их хэмжээний санхүүжилт шаардлагатай болдог учраас тэд хэрэглэгчдэд олон улсад нэгэнтээ нууцлалын стандарт муу байгаа учраас бид бусадтай адил тааруухан байна гэж ойлгуулдаг. Харин бидний энэ судалгаагаар хэрэглэгчид өөрсдийн ашиглаж буй стандартыг мэдэх, харьцуулах, мөн оператор байгууллагуудаас ямар стандарт шаардаж болохыг мэдэх боломжтой юм. Хэдхэн хоногийн өмнө Монголын талаар ямар ч мэдээлэлгүй өнгөн цагаан байсан юм. Харин танаа редакцийн хамт олон Монголоос хамгийн анхны дата мэдээлэл илгээснээр одоо өөр өнгөтэй болсон байна. Энэ газрын зурагт харагдаж буй улс орнуудаас хэрэглэгчид Qualcomm чиптэй Android болон Linux үйлдвэрлэлийн системтэй гар утас ашиглан өөрийн оператор байгууллагуудын SIM картны нууцлалын стандартын талаарх мэдээллийг GSM-Maps.org цахим хуудасанд илгээдэг. Өнгөөр ялгсан байгаа нь ямар учиртай вэ? Гүн ногоон бол нууцлалын стандарт харьцангуй сайн гэж ойлгож болох өнгө юм. Мөн бүрэн дүгнэхэд хангалттай дата байхгүй улсуудын өнгө нь ташуу судалтай байгаа хэрэг. Монгол улсын хувьд яг одоогийн байдлаар ташуу зураастай гүн ногоон байгаа ч энэ нь бүрэн дүгнэхэд хангалтгүй юм. Учир нь олон байгууллагын хангалттай олон дата ирж байж бүрэн дүгнэх боломжтой болох юм. Ухаалаг утас, энгийн утас хоёрын аль нь найдвартай вэ? Электроник хэрэгсэл бүр аюултай гэдгийг мэдэх хэрэгтэй. Гар утас гэхээсээ гадна SIM картууд нь биеэ даасан бичил компьютерүүд гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүрэн холбооны оператор байгууллагууд хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үйлчилгээнээс гадуур янз бүрийн далд программыг SIM картанд нь суулгаж улмаар тэдний байршил тогтоох зэрэг боломжтой болдог. Гэтэл нөгөө талаас бид технологийн дэвшлээс татгалзах нь утгагүй хэрэг учраас шинжилэл буюу апдейтыг цаг ямагт хийх хэрэгтэй. Тэгвэл таны үйлдэл тодорхой хэмжээнд баталгаатай болно гэсэн үг. Нэг улсыг бүхэлд нь буюу системээр нь чагнаж авах магадлал бий юу? Ийм магадлал үнэхээр байх боломжтой юм. Тэр дундаа генерал, засгийн газрын гишүүд зэрэг чухал шийдвэр гаргагчдын утсыг үүгээр дамжуулан чагнаж байдаг нь тодорхой. Гэхдээ эдгээр хүмүүс утсаар юу ярих вэ? Юу ярихгүй вэ гэдгээ сайн мэддэг байх ёстой. Үүрэн холбооны стандарт ялгаатай байгаа шалтгаан нь юу вэ? 1990 оноос харилцаа холбооны салбарт дэвшил гарах үед нууцлалын стандартыг зөвхөн гүйцэтгэх албанд л бүрэн буюу 100% ашиглах ёстой. Харин энгийн хэрэглээнд нууцлал хамгаалтын стандартыг тодорхой төвшнөөс дээш гарах ёсгүй хэмээн үзсэн нь өнөөдрийн бидний харилцаа холбооны салбар эмзэг байгаагийн гол шалтгаан юм. Харин 2000 он гарснаар энгийн хэрэглээнд ч нууцлал хамгаалтын өндөр стандарттай байх нь эдийн засгт эргээр нөлөөлдгийг улс орнууд анзаарч энэ байр сууриа өөрчилсөөр байна. Өөр улс орнуудад энэ стандарт ямар байдаг вэ? Үүрэн холбооны салбар анх бий болж байхад төв болон баруун Европын улс орнууд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж маш том дэд бүтэцтэй болсон. Он цаг өнгөрхийн хэрээр энэ дэд бүтэц сүлжээний стандарт хоцрогдож эхэлсэн. Харин харилцаа холбооны дэд бүтцийг сүүлд оруулж ирсэн зүүн өмнөд Азийн улсууд гэхэд шууд л зах зээл дээр байгаа хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлсэн юм. Гэтэл Европын улс орнууд энэ салбарт дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхол бага байгаа. Иймээс өндөр хөгжилтэй улс орны стандарт хөгжингүй улс орныхтой харьцуулбал муу байх тохиолдол бий.
Олон улсад үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг оператор байгууллагуудын нууцлалын чанар стандарт ямар төвшөнд байдаг? Мөн манайд ямар байж болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг сурвалж нэвтрүүлгийн харилцаа холбооны аюулгүй байдал дугаараас хүлээн авч үзэх боломжтой.